За дэлхийн мэдээгээ 5 дахь өдөр ярина. За дэлхийн мэдээн дээр нэлээд олон асуудлууд гарч ирсэн байгаа. Тэрнтэй холбоотойгоор яг уу биткойны уналд оржсэн. Гэхдээ зүгээр энийг бол бид нар мэдж байгаа штэ. Яагаад вэ гэхээр та нар санаж ийн үгүй минь сургалтын хэдүүлээ нэг энэ хэсгээр явж исэн тий. Тэгэхэд энэ үед нөгөө нэг 74-ийг шалгачаад дээшээ гарахтаа шалгаагүй байсан үннүүд байсан тийм үү. Тэгэхээр энэ зураас ингээд энэ одоо шар зураас ишээ ойртоод ирэхгүй шалганаа гэж ярьжсэн бол нөгөө шар зураас маань энд ойртож ирэх үед уналд орж энэ дээр шалгачихж байгаа тийм үү. Тэгэхээр энэ дээр 7 хоног дээр надад юу харагдаад нэхэр хэрвээ хэдүүлээ Elliott wave-ээр эндээсээ тийм ээ 15-аас 1-2 гэж тоолоод тийм ээ мэдээж энэ дээр ингэсэн шүү дээ нөгөө хэдүүлээ аяга зурсан тийм ээ шинж орж ирсэн. Cup and handle гэдэг шинж орж ирсэн. За шинжээс дээшээ бол энэ шинжнийхаа хэмжээг аваад энэ дээр тавихаар 3-ыг хийсэн байгаа тийм үү. Тэгэхээр эндээс биш 1 2 3 4 хийгээд за ингээд 5 хийх гэж явж их үед уналд орчиж байгаа. 5 хийж дуусааг байгаа. Миний одоо юугаар бол одоо чартын зургаар бол 5 дуусааг байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ дээр бүх 5 руу явж гинэ гэд ингээд бүгд одоо өсөлттэй явахны 5 руу орж гинэ гэх үед нь уналд орчиж байгаа. Энэ бол нөгөө цэвэр бооцооны арилжааны бооцоод дээр арилжаатай явж байгаа хүмүүсийг сэгсэрж байгаа үйл явдал. Тэгэхээр та нар шүү дээ эндээс биш нөгөө сувгийн зуралт хийдэг штэ. Дээшээ сувгийн зуралт хийхээр энэ сувгнаас жоохон гарч ирсэн байгааз уул нь энд сувган дээр бол явах байсан. Энэ 80 энэ дээр нэг орчсон дээ 82 руу орч 83 руу орчсон дээ. Энийгээ барих хэрэгтэй байсан бол өшөө илүү уналд орчсон байгаа. Мэдээж магадгүй энэ дээр нь айгүй олон энэ дээр нэг крампын мэдээ орчсон шүү дээ. Тэгэхээр энд олон хүн дээшээ орног одоо хөсгөж гинэ гэж орж ихэд нь хахад нэг унгаж орж ирж байгаа. За ийм асуудал явагдаж байгаа тийм үү. Тэгэхээр энэ дээр хүн болгоо одоо сандарч байгаа. Одоо ингээд юу руу орж ирэх нэ. Юу гэдгийг одоо нөгөө 7 хоног дээр тий 200 өдрийн мөвийн авиржийг шалах нэ гэж бодож байгаа гэж магадгүй. Гэхдээ миний хувьд бол болоогүй аа гэж үзэж байгаа. Яагаад болоогүй аа гэж үзэж байгаа гэхээр энэ тренд лайн буюу энэ юу зураас маань тийм ээ энэ ягаан зураас маань ийшээ магадгүй 70 эд рүү ойртоод ирэх үед нэг шалах бах. Тэгэхээр тэрнээс өмнө бол энэ дээр ерөөсөө юу явагдаж 5-ыг дуусчих. Тэгэхээр 5 маань хэд дээр байх ёстой вэ гэдгийг таад мэдчихэж байгаа шүү дээ. 5-ыг хэдүүлээ хаанаас хэмжих ёстой вэ? 5 ч нь биш үү тийм ээ. Энэ 15-аас энэ хүртэл явсан энэ юу байгааз